Оройн өдргийн эрхэм үзэгчдээ сэтгүүлчийн урлан нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Монгол Улсын соёлын гавьяа сэтгүүлтэн зохиолч сэтгүүлч Яруу найрагч Шагдар Сүрэнгийн Гүр Азар гавьяатайгаа урьж ирүүлээд байна. Танд энэ оройн өдргийн. Тэгэхээр зэрэг юун төр үзэгчтэй энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. Сэтгүүлчийн урлаг бол өөрөө шинэлхэн, өөрөө судлагдах, өөрөө уран бүтээлтэй. Тэгэхээр зэрэг бас сайхан яриа гарч таарах байх л гэж бодож байна тий. Цомын наадамчаа улсын наадамчаа ерөөс Монгол наадам гэдэг өөрөө Монгол хүний хямралундаа урагш дэвшгийн бэлгшээл их омгшил Монгол газар дээр энэ дайд дээр хүн бол төрсний гавьяа хойтон жилийн бүтэн жилийн нар зөв тойрсон дээр хугацаанд улам яаж өвдлөн дэвжихийн тухай бодол төрдөг. Тиймээс наадмыг би баяр сэнгэл ихээсээ илүү Монгол мэдрэмж, Монголын хямр, Монгол хүний цаг хугацаанд 60-60-наас урагшлагын нэг алхамд наадмаас наадмад байдаг л гэсэн бодол төрдөг. Сэтгүүлч гэдэг маань ер нь нийгмийн зүтгэлтэн гэж би харж энэ талаас нь тантай одоо таад ялангуяа нийгэм улс төрийн редакцид олон жил ажиллаж байгаа хүний хувьд сэтгүүлч хүний нийгмийн зүтгэлтэн гэд тодорхойлчвал. Энд бол болохгүй байхгүй л дээ. Ерөөсөө зүгээр Монголын ч бай, хүн төрөлхтний ч бай сэтгүүлчдийн ажил үйлс нь өөрөө яхахгүй нийгмийн ажил хийдэг. Би дөрөв дахь засаг л гэж ярьдаг шүү дээ. Хүмүүс тэгж ярьдаг. Яг л тэгж эхэлдэг. Зүгээр одоо хамгийн ойрхон Америкийн алдартай сэтгүүлч Вьетнамын дайныг зогсоож байх жишээтэй хүн төрөлхтний хүнд ойлголтын үед сэтгүүл зөө өөрийнхөө байр суурийг илэрхийлж байдаг. Тэгэхээр зэрэг нийгэмд гүйцэтгэх үр нөлөө ерөөсөө тэр хандлагаараа бол яхахгүй нийгмийн ажил хийж байгаа юм шиг сэтгүүлчд. Тийм учраас нийгмийн одоо ажилтныг нүүсэд зүтгэлтэнгийн үү. Тэгээ тэг сонин байдгийн 90 оны ардчилсан одоо анхны сонгуул болоход маш олон сэтгүүлчд их хурлын депутат болж ирсэн шүү дээ. Баг хурлын сая 20 жилийн хэлээ. Тий, сая 20 жил. Дандаа сэтгүүлчд одоо тэгээ балдарж идэг юм, алтайж идэг юм, алтангэрж идэг юм, дожоод ирж байгаа ч идэг юм. Тэгэхээр нөгөө анх хүмүүс тэгж харахтаа бол эдгээр чинь нийгмийн хүмүүс муу юм байна гэж харж ирсэн байхгүй. Ер нь бид нар бол тэгж хашаарад гуухчаад явдаг болохоос биш зүрх тарих бол тэрний төлөө явдаг л та. Яг одоо өнөөдрийн байдлаар энэ үүргээ хэр хангаж байна? Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд бол их харьцангуй байна. Харьцангуй гэж хэлэх, зөвлөрүүлж хэлэх юм бол мэдээллийн хэрэгслүүд маань өөрөө тодорхой өмчийн эзэнтэй байна. Сэтгүүлчдийн үзэл бодол өөрөө их хуваагдмал байна. Түгээмэл төлөвснийг үзэл бодол гэдэг ойлголтоо бие биендээ авч үзэж чадахгүй. Тэгэхээр зэрэг энэ нь өөрөө яг нөгөө нийгмийг авч явах, нийгмийн тэргүүлэгч байх мөн чанараасаа бол яхан харьцангуй байна. Тэгэхдээ юу гэдгийг дээ одоо нэг ийм нэг байдлыг нөхцөл байдлыг тэртээ үзэгч мэдж байгаа. Эндээсээ үүдэж сэтгүүлчид бол өөрийнхөө байр сууринаас бол халтарсан гэж нийтээр нь үзэж болохгүй шүү дээ. Гэхдээ болж игэл энээсээ жаа хазаахгүй явбал үнцөв. Тий. Гэхдээ энэ шилжилтийн нийгмийн үеийн хэвийн үзэгдлөө эсвэл манад гарч ирээд байгаа гаж тогтолцоо юм бол 80-аад онд Монголын сэтгүүлч их хурл болж ирсэн. Дөрийн чатарт би зүгээр өөр чинь сони мэрил л дээ. Монголын нэртэй оператор зурглаач Машот гэж манай алдартай зурглаач сэтгүүлч хэвлэлийн шагналт авч ирсэн. Ерөөсөө ондоо 2 хүн хүнд өгдөг байхгүй дээрээс Машот авч ирсэн. Тэгэхэд Монголын сэтгүүлч хэвлэлийн дарга төдөг байсан. Илтгэл тавьж асуулт хариулт явж ирсэн. Үн шүү дээ бүр энэ одоо юунаас өмнө нийгмийн эдийн засгийн байгуул өөрчлөлт. Тэгэхэд төдөг хэлж ирсэн шүү дээ. Ерөөсөө дэлхийд чөлөөт сэтгүүлч гэдэг ойлголт бол бараг байдаг юм аа. Нэг харьцангуй ойлголт байдаг юм шүү гэж. Тухайд хүмүүс ярьж байхгүй чөлөөтэй байх хэрэгтэй. Нэг намын дор байна. Тэр тухайн нийгмийн тэр нийгмийн өнцөг дээрээс наашаа гарч ирсэн байхгүй. Тэгэхээр зэрэг их л харьцангуй юм байдаг юм шиг юм. Дэлхийн нийтийг бидээс анзаарчил байна л да. 9 сарын 11-ний одоо үйл явдлын дараагаар сэнийний сэтгүүлчид хүртэл зэмлүүлж байсан. Тэр их харьцангуй ойлголт юм байлаа. Бас төрөө бодох, ажиллаа бодох, тэгээс одоо шурахгүй тухай ярмаар үү. Одоо харт өмнө одох гэх тал талаас нь юм байдаг тий. Ямаас энэ дээр бол одоо ер нь яг хүн нэг ажил хийж байгаа. Тий, нэг ажил хийж байгаа. Тэр нь юугаараа илэрхийлэгдэ гэдэг юм бэ? Мэдэгддэг юм бэ гэхээр яг хийж байгаа нэвтрүүлгийнх нь өөрөх нь өнгөл мэддэг юм л да. Яг энэ хүн тодорхой эрх ашиг хамгаалж байна уу? Эсвэл яг нийгэм завинсан, нийгмийн сэтгэл санаа зүрхэн дээгүүр дайрсан юм ярьж гэнэ үү гэдэг чинь өөрөө эмзэглэж гэнэ үү гэдэг нь өөрөө харагддаг зүйл учраас тэр харагдахаар л хэмжих хэрэгтэй.
Тодорхой улс төрчийн үзэл бодлыг өмөрсөн сэтгүүлч байж болно шүү дээ. Нэг хүн байж болно шүү дээ. Тухайн үйл Үйл явдлыг өмөрсөн. Энэ зөвөө гэх нөгөө талд нь энэ буруу гэж хамаагүй тэр байж л болдог. Олон ургач юм чинь. Яс бүгдээрээ юугаач мэдэхгүй хөлөөрөд өнөөс үг бас биш шүү дээ. Сая бас таны ярен дээрс гараад явчлаа. Улс төр хэн нэгэн улс төрчийг дэмжих хэдэргээл те. Тэгэхээр ер нь улс төр төр гэдэг таны бодлоор энэ хийсвэр хугтхундыг ер нь яаж авч хэрэгэлж яаж авч явал зөв байт юм бэ? Сэтгүүлч хүний нүдээр харахад бол их өөр ойлголт байдаг юм байна. Тийм ээ? Их өөр ойлголт байдаг юм байна. Өөрт одоо оршин байгаа нөхцөл мөн чанар цаг хугацаатай хамаарна л да. Тэнийхэн мөн чанарын тийм ээ? Яг төвийг их зөв болж харах. Энийг өөрөө төр гэж өөртөө үнэмших. Энийг өөрөө уран бүтээлээр зарчим болгох. Ухаан хүмүүнлэг арчилсан нийгэм байгуулсан арчилсан төртэй оронд би амьдарч байгаа шүү гэж л өөртөө бодож чадвал тэрийг хийхээс л яах. Тэрнийхээ төлөө зорилгоо бодох стил байхгүй юу? Тийм л нэг тийм одоо итгэл үнэмшил цаг хугацаа тэр өөрчлөгдөн ээлжлэгдэж байгаа тэр юмнаас хамаг зөв дээр нь зогсох гэж оролдохыг л сэтгүүлчний хувьд тэрийг ойлгох ойлголттой гэж бодож л тэрүүл өөрөө одоо тэргөө тодорхойлтой шүү дээ тийм ээ. Ер нь зөв явсны гэдэг юм уу шудраг байсны хожог гэх нь хаашийн илрэл ер нь юу юм бэ? Асуудлыг хөндөж тавих тухай асуудалдаа л хүмүүс сэтгүүл зүй хүмүүс сэтгүүлчдийг л олж харах хэрэгтэй. Тэгэхээр сэтгүүлчүүл тэрийг дүгндэг, цэгэндэг тэрний мөн чанар нь биш. Ерөөсөө биш. Тэрийг хамгийн зөв зүйтэй өнцгөөс нь хамгийн зөв зүйтэй байдлаас нь авч тавих байхгүй. Үнэн байх тийм. Үнэн. Тэр нь өөрөө мөн чанарын үндэс нь болж чадвал тэр жинхэнэ сайн сэтгүүлч болж байгаа. Ухаан одоо бид нар нэг юм ярил байгаа шүү дээ. Далайн хий саажин давцсан гээл одоо хүртэл яриад одоо домог шиг юм яриад балдарж ингээ бичсэн гээл агуу юм байсан. Зүгээр тэр хүний үзэл бодол байхгүй. Тэр тонхог биш. Өөрөөх нь бодсол юм. Ухаан одоо юу гэдгийг ийм нэвтрүүлэг хийж болно ш нэг сэтгүүлч. Ер нь улс олж тоглохоо болио гэж. Уг нь чойн юм нэг юм шилгүүцсэн юм л. Бид нар ер нь яг улс олж чадахгүй. Яг улс олж тоглоод арчилсан болж бол тоглоод л. Тийм ээ? Нэг тийм лозунгийн одоо улс төр хийгээл байгаа юм биш үү? Ер нь бид нар улс болж чадж байгаа юм уу? Тоглоом байгаа юм биш үү гэж нэвтрүүлэг хийж болно доо. Тэгвэл тэгэх юм бол тэрнээс нь цаашаа гарах үр дүнгийн тухай ярих хэрэгтэй. Тэрс сэтгүүлчдийн тэр байдлыг бол хэний өмнөөс ярьж гэнэ үү гэж хардах таа биш. Тиймэрхүү одоо яг өлгөцгд юм уу? Тийм юм их тавих хэрэгтэй. Одоо бол нэг үе хэсэг тавьдаг байсан л да. Тавьдаг байсан. Сайн нэвтрүүлэг гэж. Зааш олон ойлголттой. Маш олон ойлголттой. Хүмүүс сая таны ярьжсэн ярен дээрээс одоо үүдээд ороход. За хүн өөрөө их өөр юм хардаг юм л да. Хард орон хамжаалагч нь боржгон талаа хандармаа. Үжитлэх өргөн царайг чинь үзэмчэнд үзлээ хандармаа. Ангил цагаан цэжиж нь эр болохтан тэрвэрлээ хандармаа. Ардын дуугж одоод хэсэгтэй мартлаа хандармаа гэсэн шүлгийн санаа төрөхөөр сайхан байлаа. Сайн нэвтрүүлэг гэдэг нь нэвтрүүлгийг үзэж байгаа хүн юуг шүүрч авахаасаа болдог байхгүй. Юуг шүүрч авахаасаа болдог. Нөгөө талаасаа одоо нэг ингэдэг штэ Монголд өнөөдөр Монгол нэвтрүүлэг байхгүй гэж яриад байдаг штэ. Монголчууд ч өөрөө нэг тийм үзэхэнтэй тартам. Өөрөө өөрийнхөө тийм одоо бодолтой штэ. Монгол хүндэл уйлах юм уу, уярах юм гэдэг. Хамгийн сайн нэвтрүүлэг гэхээр ядуу хүнтэй зууралцсан. Нэг хүн өрөвчсөн нэвтрүүлэг бүгдээрээ уяраад маргааш нь хэдэн сая төгрөг шуугаад явчихдаг штэ. Тэр үл Монгол хүнээс хэлээр тавьж асуудлын дорн шийдэл нөгөө хүн байшин бариад явчихдаг байхгүй. Тэр үл Монгол хүнд байх өөрт нь байдаг нэг юм генд нь байдаг. Ухаан би 1994 онд л өлөөдөө би юунд явж ирсэн 95 онд би ковид явж ирсэн газар хөдлөлд Японд явж ирсэн. Энэ тэмдэг хандив. Ковид газар хөдлөсөн байна гэдэг. Нэг Японд тэр хайрцаг руу юм ихгүй. Тэр төр бодох хөстэй тэр зарчмал бодно. Тэнд бол бид нар бол хоёр шүү дээ тийм ээ. Тэрнтэй адилхан нөгөө үндэсний юу үзэх, юу сонирхох, юу харах гэдэг нь юун дээр нь сэтгүүлч тоглож байна вэ гэдгээсээ сайн нэвтрүүлэг болно. Яг тэр уг нэвтрүүлгийн өөрийнх нь мөн чанар л
илэрхийлэгдэх болохоос биш яг одоо тэгвэл сайн нэвтрүүлэг болно. Нийт хүмүүсийн 90% нь үзэж байгаа сайн нэвтрүүлэг гэж. Ерөөс нэг хүн, хоёр хүн үздэг нэвтрүүлэг байж болно. Жишээ нь одоо ингээл манай Монгол телевизийн Ганбат нэвтрүүлэг гэж одоо сайн редактор байсан. Их соёлтой аюунлаг. Одоо их хідэн гоо нэвтрүүлэг хийсэн шүү дээ. Монголын хідэн хүн үзсэн нь бол их харьцангуй ойлголт шүү дээ. Ерөөс Тэд нь ойлгож үзсэн бай. Гэтэл тэр 10 дан хөтлөл явдаг байсан. Тэр оюунлаг нэвтрүүлэг бол гайхамшигтай нэвтрүүлэг байсан. Гэтэл одоо юу гэдгийг ойрхон чиний сэлэл л да. Хоёр хүүхэд төөрөлдөөд одоо миний Дэнгэрдэг оршихыг хийвэл хитэн хүн үзсэн вирус ойлгомжтой. Ичнээн загтал ирсэн ойлгомжтой шүү дээ. Тэрийг бол сайн нэвтрүүлэг гэж үнэлэхээс илүү үзэгчдийг тухайл асуудал. Тэгэхээр сайн нэвтрүүлэг гэдэг нь ерөөсөө төгс төгөлдөр ойлголт. Юу сайн нэвтрүүлэг байх вэ? Ямар шүлгийг сайн шүлэг вэ гэдэг чинь харьцангуй ойлголт. Яваа болонгийн би хаан дөрвөн сайн юм уу? Тийм ээ. Аль эсвэл одоо тэр нямдаржийн өндөгний мэ өөрчлөгдсөг хурууны мэ хувиршгүй сайн шүлэг юм уу? Чойны мэ Азийн Монголын сайн юм уу? Хамгийн сайн нь юу юм бэ? Бавгийн тавсран одоо тэр Боржигны порт байдаг юм, Бадарчгийн 9 эрдний оронч байдаг юм уу? Зүгээр хүн юу ч авчих байгаа боддог учраас тийм учраас нөгөө урлаг болдог учраас маш олон сэтгүүлчид эзэнтэй болж алдаршиж байдаг учраас тэр аахгүй. Хоноо одоо 20 шахуу телевиз байхад бүгдийг хүн үзэж байсан сонголттой шүү дээ. Бүгдээр өөрийн үзэгчтэй болоод өөрийн пентэй болоод одоо зарим нь зураг таргаад алдаршаад байгаа юм тийм. Хүмүүс гарын үсгийг аваад энэ төр зөв ганцхан нэвтрүүлэг үзсэн ганцхан сонг дээр тавина шүү дээ. Тэгэхээр зөв ингээ үзэгчийн юу арцангуй ойлголт шүү дээ. Тэрийг зөвхөн өөрөө л шийдэх асуудал. Үзэгч өөрөө шийднэ. Хөх Азийн сэжин дээр ирж уцах юм учир хүмүүний алтан заяа энд байх юм учир туурын тамхтай хөрсөн дээр унахтай хамт тэнцэж хөлд орох юм учир тунгалаг шамдны талиог хулантай хамт улаалтаж аршаа намсах юм учир би Монголдон мэндэлсэн. Тэр тодорхой иргэний нийтлийн чиглэлийн нэвтрүүлэг дотор сайн нэвтрүүлэг ямар нэвтрүүлэг сайн байх ёстой юм бэ гэвэл би явал хүн рүүгээ харсан хүнийг их өндөр тавьж нэвтрүүлэг сайн нэвтрүүлэг гэж байна. Хүний зовлонгоор тогсон нэвтрүүлэг л муу нэвтрүүлэг гэж байна. Тэр хүний хүндэрт гарч ирж ивэж тэр хүнийхээ мөн чанар руу өнгийж чадсан бол сайн. Тэр хүний тухай ярьсан бол муу. Үзэгчдэд одоо сайн субъекттэй сайн нэвтрүүлэг хэрэгтэй байна уу? Эсвэл оюуны одоо сайн нэвтрүүлэг хэрэгтэй байна. Таны бодлоор Өгөөд эндээс ингэж яаж дэвшүүлж тавихаас бид нар дэвшүүлж чадахгүй учраас болохгүй гань. Битгий арх уу гэж нэвтрүүлэг хийж болно. Бид нар шууд архины холбогдлоор эмч авчирал яриад байгаа шүү дээ. Сэдв нь хэрэгтэй. Гэтэл нэлээд дээр 70 хэд онд Оросууд ийм нэвтрүүлэг хийжсэн шүү дээ. Далай хаана гэж. Далай хаана. Тэг гэж юм орё гэдэг нэвтрүүлэг байхгүй. Тэгээд тэгсэн чинь нэг амралтын газрын 6 хүн очсон байна. 7 хоногийн тамилтад амрах гэж очихгүй юу? 6 хоног архитаад тийм ээ? 6 хоног архитаад тэгээ өглөө далай хаана гомд гэж явсан гэсэн. Далай дээр амрах гэж очсон байхгүй юу? Тэгэл тэр нэвтрүүлэг шүү дээ. Тэгэл хүмүүс ингэж болохгүй чи ядаж амрах хэрэгтэй шүү дээ гэж. Ингэхээр нөгөө яаж хүмүүс тэрийг ойлгох арайчтай гэж хүн бодно шүү дээ. Шууд арх боо. Нэг хүн гэсэн шүү дээ. 14 хоног тэрж дамраад ёо харьцаах амрахын гэсэн. Тэгэхээр чин тэр одоо гомон зовлонтой амтнаа. Их мэтчил ингээ нөгөө нэг авч явж байгаа, хүрч явж байгаа юм аа. Яаж хүрэх вэ гэдэг л байгаа. Сэтгүүл зин урлан юм л да. Тэгээ би ганцхан юм л ийм байна. Гэдэг юм уу. Тэгэх юм бол нөгөө юм чин тэргээр дамжуулж хэлэх. Одоо хитрхи тухай ярих бол ер нь сэтгүүл зин хувьд бол юм уу уран зохиолын хувьд л хашил үүдээ шүү дээ. Тухай ярьж ерөөсөө хэрэггүй. Ээжийн сайхан гэж ярьж л хэрэггүй байхгүй. Ганцхан юм хэлэх байхгүй. Тэрнтэй адилхан тухай ярих биш урлаггүй юмудаа бид нараас баг урлаад байна. Шууд сэдвтэй яриад тухай яриад тэгээ сэдвтэй яриад бошоо энийг ярьж чарал хурдан ажиллаа хийх гэж яагаад байхгүй. Атал бас яг тэр тухайгаа бас гүйцэд судалж ярьж чинь үгүй юу гэдэг. Барьж гүгээд бид нар тэгдэг би хүн болж байгаа юм чи зэтэн сэлэн болоод нэг сууж байгаа юм чи. Бид нар ч тийм дэс. Өө тийм үү. Мэдэн сүмбэр бол гэдэг шиг л ухаан жишээ нь Алтан манайр дэвсэлсэн тэрүүд гандандаг амжигтай хэрэг гарсан юм.
сэтгүүлч орлооч гэдэг ярьж байна. Тэгсэн чинь тэр үед хөөцөлсөөр гоод тэр 3 залуу чинь цаазаар авахсан. Цаазаар авахаас өмнө манай одоо цагийн залуучуудын сэтгүүлчийг оруулж ярилцлага авах болохгүй. Тэгээ бид нар хоорондоо ярьсал та юу авах вэ? Тэгээ яг ярьж байгаад нэг зэг тохирсон. Алтаа маань их сайхан батсан. Бүгдээс нь гоё юм асуусан баг. Ерөөсөө тэрийг асуугаагүй. Тэгдэж чинь Хэрлэн Баатар шивтдэг гэдэг байна шүү дээ. Хэзээ дөгөө бодуулах гэж байж тийм ээ. Тэгээ тэгсэн чинь тэр нэвтрүүлэг гарсны дараа бүх хүн шүмжсэн байхгүй. Юугаа яриад байгаа тэр алтаа юуг солиороод байгаа тэд нар ардын баатар юм уу хүн алж ийм ухаа мийчээд 4 хоногийн дараа үнэн сонин дээр цаазаар ахгууллаа гингүүт өрөвдөж нөгөө хүн нүдэнд харагдаад байгаа байхгүй. Тэрэн шиг л юмыг л бид нар Хэрлэн Баатарыг шүтдэг гэдэг нь. Тийхүүр тэгж хүн л биш бас Хэрлэн Баатарыг хүндэлдэг хүн байна. Тэгсэн мөртлөө муухай хэрэг хийсэн хүн байна. Энтэй адилхан нөгөө нэг наан цаана байх юмнуудаа их бодхол. Тий. Энэ би одоо ингээд би чинь одоо 20 хэдэн телевиз үзэгчүүд би бүгдийг л гаагүй үздэг. Ингээл тэгж бодгоо энийг ингээд хийгээсэ, энийг хийгээсэ. Ингэж ярьж байгаа хүн өөрөө зөчин цэлэм хүртлөөгөө би өөрөө бүгдийг чаддаг хүн биш шүү дээ. Зүгээр бодоход ч дээ. Зарим нь надад алдсан нэвтрүүлэг зөндөө байдаг. Тэхний яа ингэдэг л байж гээдэл. Тийм асуучдаг байж. Ерөөсөө зүгээр харж байхад бол тийм л нэг тийм ерөөсөө Монголын ардын бол төлсөн сэтгэлгээ тардсан л дээ. Тийм ч шууд юмдаа дуртай юм шиг мөртлөөгөө хов болдог. Жаахан уянган юм уу, жаахан туйлсыг, жаахан өгөөдсөн юмд их дуртай. Тэгвэл Монголын сэтгүүл юм уу, сайхан нэвтрүүлэг бол тийм өгөөдсөн байж болно. Жаргаж байна гэж зовлонгийн тухайн нэвтрүүлэг хийж болох байхгүй. Тий. Гэх мэтлэнгийн тийм уран чадварын юмнууд юм уу, энэ товчхон хэлэхэд бид нар хитрхи яарад тухай л яриад байгаа юм л да. Хориод зурагт үзэхээр ер нь нэг магадгүй та дэнсэж үзсэн үү? Хичнээн сайн талын юм уу, хичнээн муу талын мэдээ гэдэг юм уу, мэдээлэл гэдэг юм уу, нэвтрүүлэг гэдэг юм уу, шүүмжлэл гэдэг юм уу? Та зурасныг ингээд нэг бодж багцаа хахад одоо телевиз академи байгуулсан телевиз академичнийг хийхгүй байх л да. Зүгээр уран сайхны зөвлөл гэж байлтай биш. Нэг олон телевизүүд гараад ингээд гарч ирж хүмүүсийг мэдээлэл авах боломжийг өргөн хангана гэдэг нь сайхан. Сайхан чанар. Игэл телевизийг Монголд байгуулах гэж байхад Америкийн судлаачид үзээд энд бол 6 телевиз өрсөлдөхөд хангалттай байна гэж үзэж ирсэн юм лээ. Би дам өг шүү. Одоо 20 хэд бүдэр үзээд байгаа шүү дээ. Энэ бол манайх бол мэдээлэл дуртай оюунлаг ард түмний шинж. Нэг хоёрт би зүгээр боддоо зүгээр. 20 мэдээллийн хөтлөр яхах ямар хэрэг байдаг. Жишээ. 20 л нэг л юм ярьж байгаа. Бүгдээр хэвлийн багаар дээр очино. Бүгдээрээ тийм үү? Тэрийг л дамжуулчин. Тэгэхээр нэг хэсэг хайрын одоо 6:30-аас 9:30 хүртэл бүх цаг хайрын цаг байхгүй. 20 өдөрт нэг бид 20 үзэж болно шүү. 20 үзэж байгаа юм чинь тий. Гэтэл нөгөө нэг бие даасан өөрийн үзэл бодолтой гэдэг байгаа шүү дээ. Шингээ. Тэрийг хамаагүй өстөд орохгүй юу? Синийг тэр мэдээллийг өөрийнхөө тавьдаг. ТV-с өөрийнхөө тавьдаг байж болно. Тэгээд түүнийг дуртай үзнэ. Энэ жаахан ийм үзэл бодлыг барьж байгаа шүү дээ. Хамаагүй тэр нуугаад байна. Зарим үзэл бодлоо хүнд илэрхийлэх, зарим үзэл бодлын төлөө сэтгүүлч юм уу нэвтрүүлэг зогсох бол тийм муухай зүйл биш шүү дээ. Биш шүү дээ. Тэрнээс ичиж болохгүй шүү дээ. Ичих хөтгөл үүрэг биш үү? Үүрэг байхгүй. Жишээ нь өнөөдөр Баттулга гэдэг улсын их хурлын гишүүнийг яриад байгаа юм. Одоо Нямдарж байгаа гэдэг хүний яриад байгаагийн төлөө хоёр сэтгүүлч хоорондоо маргаж болно шүү дээ. Энэ бол зүгээр үүрэг нь байхгүй. Айгаал нуугдаал хэрэггүй ярих л хэрэгтэй шүү дээ. Тэг ямар хамаатай юм. Одоо Монгол улсын ерөнхийлөгчийн одоо хоёр хүн өрсөлдөхөд нэг нь инк хоёроо нэг нь одоо элбэг дээр цог магтаад хоёр хүн сэтгүүлч маргаж болно шүү дээ. Тэрэн шиг нууж хэрэггүй. Тэглэг түн чам юм уу хэлэхгүй. Яг өөрийнх нь буруулаагаа үз. Би тэгж бодож ял гэж бодоо үз. Тэрнтэй адилхан мэдээллүүдээ ингэ сөүлдэг ч юм уу, ижил нэвтрүүлгүүд юм уу, бинээс зайлсхийдэх бодмоор байна. Яг ижил нэвтрүүлэг нь олон учраас олон мөртлөөгөө үзэх юм цөөхөнтэй байна гэдэг чинь тэр олон телевизүүдийн ажиллаж байгаа бид нарын л буруу байхгүй. Өөрсөө ялгаа салгачих хэрэгтэй шүү дээ. Яг үндэ ингээл 20 телевизийг түүхэд нэг 6 нэвтрүүлэг дотор л 20 нэвтрүүлэг хэрэгжилж байгаа шүү дээ. Ер нь бол. Ер нь үзэгчтэй судалгаа авах. Судалгаа тийм л байгаа. Тэгж л гарна. Тэр 6-аг л үз. Би зүгээр би чинь үзэгч шүү дээ. Ороо очоод нэг хэдийн газараа л үздэг. Тийм ээ? Тийм ээ, аврагуудын лиг болох гэж байгаа бол одоо синийг орой онгойлгоод боловсрол сувг дээр юу гэдгийг юуны Английн нөгөө юу Премьер лиг нэг хардаг юм уу? За хөлбөмбөг хардаг ч юм уу сонгоо тийм ээ. Мэдээ үйл нэг л газараас ч харчдаг. За эднийх юу гэдгийг чинь яг л үзэх газараа төгөл үзчихдэг. Монголчууд оюунлаг байна гэвэл тэр нөгөө зохион бүтээх нэвтрүүлэгч байдаг юм уу? Университет болж байгаа нэг дүүг харчдаг байхгүй. Яг энэ чиглэлээр ажиллаад нэлээд дээгүүр явж байгаа хүний хувьд та сайн мэдээ ярьж байна. Бүгд адилхан 20 мэдээ гарч байна гэж байна. Одоо бидний насанд бол нэг хүнд ярихаар эсвэл заасан болоод эсвэл цэцэрэгсэн болох гээд байдаг л да. Их хурдан ажил хийж.
хурдан ажил хийх гэдэг бол их үр дүнтэй байлдаггүй. Тэгээ зургатаар нь хурдан ажиллах хэрэгтэй гэж ингээд хитэн сэтгүүлч талбай нөгөө бүгд адилхан болов. Хурдан болоод байна. Хурдан чинь үр дүнтэй байдаг байхгүй. Жишээ нь одоо ганцхан жишээ хэлэхэд 20 минутын нэвтрүүлэг хийхэд байна шүү дээ. Бодож хийхдээ ч адилхан ядарна. Зүгээр халдвар хийгээд үйсэн ч адилхан ядрах байхгүй. Адилхан ядрах учраас сайн нэвтрүүлэг хийвэл өөрт нь ашигтай байхгүй. Ядаж үзэгчтэй болно да. Их хурдан гүгээд байгаа учраас бодоод байхгүй. Нэг одоо нэг бай. Хоёр төвөгөл үзэл бодол гэдэг юм уу ямар нэгэн өнцгөөс тайлбарлах юмудаа зөв инхэд нэг тийм богино тайлбарууд яваад байдаг. Бүр тасархай өөр байх ёстой. Чи юу яриад байгаа юм гэж нэг жишээ нь одоо хараа л да. Нэг сэтгүүлчийн тавьсан мэдээллээс болоод нэг хэсэг монголчууд шуугаж байгаа юм байна уугүй юу гэдгийг бид нар балж л да. Тэр нийтлэлээс болоод гэж. Тийм ээ? Тэгээ бичсэн байсан чинь тэгсэн чинь бүх телевиз шуугаад нөгөөх нь ястаа шүүхэд дуудлагадаа. Тэр үед нэг гонигтай юм болол өнгөрсөн. Тийм зүгээр одоо бямжир инхтэй жалдартай сэтгүүлж байсан захиргааталтай үед л ус шүүхтөгч шүү дээ. Хүн амьдралдаа сэтгүүлж шүүхтөгч гайхаж тэрэн шиг нэг юм тавьчихад тэрийн хөдлөө бүх хамтын шуугаж гарч тийм ээ тэгж болохгүй энэ төр их хэстэй байхгүй. Тэгэхээр зэрэг бидний чинь ажил өөрөө чөлөөтэй байх хэвээр. Тэгэхээр харин сэтгүүл зүүн горимч өөрөө нэг тийм сонин яваад байгаа юм шиг. Гоо энд л нэг л байгаа юм л да. Ин гэдэг юм. Нэгдүгээр одоо ингэж бодох сэтгэх чөлөөтэй болсон дээр гоё бод сайн бод гэж хэлмээр байгаа. Одоо бүх юм чөлөөтэй шүү дээ. Жаа их сайн бод. Бид нар бол тэр бодохоос чинь бодсон ч гардгүй байлаа. Тийм үе байсан. Үнэхээр хийж одоо тэгээд нэг арчил тайртай хүн болол энэ нийгэмдээ нөхцөл байдал авчиргууд ойлгоноод байгаа юм шиг. Үнэхээр тийм байсан. Одоо үнэхээр чи бодож чадах юм бол чи алдарч чадна. Бодож чадвал чи сайн сэтгүүлж болж чадна. Бодож чадвал чи харж чадвал зүгээр ингээд гүйлгэлээвэл муу нэвтрүүлэг хийгээд 6 жил телевизээр гарахад 6 хоногийн дараа хүн марчдаг байхгүй. Зургатаар гарахаар болохоор марчдаг. Нэг сайн нэвтрүүлэгтэй хүнийг 10 жил хүн самдаг байхгүй. Яг нөгөө нэг тэр яхтаа нэвтрүүлэг гэж хэлсэн тэр байхгүй. Тэр үзэгч чинь зүгээр зургатаар гараад байгааг хараад байгаа юм биш. Тэгэхээр сэтгүүл зүүн салбарын боловсралтай сайн хийх тухай бодох хэрэгтэй л байгаа байхгүй. Сайн хийх тухай. Хоно одоо эн чинь утга шогалж байна шүү дээ. Бүх юм хаалттай зүгээр алуулах гээд байсан чинь нээлттэй 20 жил болсон чинь нөгөө хүчтэй зохиолууд нь одоо яг талгалцсан. Одоо ч гэдэг бодол гарч ирэх хэрэгтэй шүү дээ. Нөгөө л хавчигдаж боогдож үзэл бодол нь хавчиж байсан бол одоо л үздэг юм байгаа биз дээ. Тэг яг байхгүй ч гэдэг. Тэг тэрнтэй адилхан ийм чөлөөтэй байгаа ийм аппарат техник надад байгаа юм чинь гэтээ би нэг стан үзүүлээд өгье гэсэн тийм уран бүтээлийн одоо юу байх ажил хийж болохгүй. Зүгээр ажил хийгээд телевизэд ажил хийгээд тэгээ өглөө гараад оюун хийх гэж оролдох хэрэгтэй. Залуу нас байна. Би тэгжил хэлээд байгаа. Би залууч тэгжил танаад ийм сайхан нөхцөл биш шүү дээ. Тийм ээ? Танд зориулаад бас маань сэтгүүлчид танаас бас асуулт асуух хүссэн бэлээ. Сэтгүүлч урлан нэвтрүүлгийн бас нэг онцлог эндээ байдаг. Тэгээд хоёулаа сэтгүүлчдийн асуултыг сонсож хариултаа өгчөө дахиад сэдвээр өргөжлөө. Та уран бүтээлийнхаа сэдвийг яг юунаас олдог вэ? Тэгээ асуулт асуухтаа маш оновчтой асуудаг. Тэрэндээ бас хариулт авч чаддаг. Энэний нууц нь одоо юундаа байд юм болоо гэж асуумаар байна. Зүгээр яг үнийг хэлэхэд би эмзэгсэн юмнаас л авдаг. Энд ярин сэтгүүлч уран бүтээлч нь хамгийн чухал чанар. Ерөөсөө намдаг багш надад хэлдэг гэж юм бол эмзэглэл гэж. Аавдан би эрхэлдэг байсан. Аавдан би эрхлэхдээ алтан гацны удгамж явуулга зэрийн шахагын холбоо гэж Адрын сүлжийн солонгор шилбүрэн үзүүрт уяа гэж би аавдан эрхэлдэг байсан. Ижидэн би эрхэлдэг байсан. Үлзий тулгын халгааны өргөс солгоныг түүлгэнэж өвдөг шалгахын жолооны өөрийн болохыг үзье гэж ээждэн би эрхэлдэг байсан. Одоо тэхний алтан гацны удгамж явуулгахаар аав минь явчихсан биш байгаа даалга байна. Үлзий тулгын өргөс солгоныг түүх гээд ижим минь ирээгүй биш байгаа дайзгүй байна. Мөнх усын орчлонгийн дутаг өрдөөн бүтэн болох гэж миний хоёр уурал гэртэн одоо эзэг байна гэж минь шүлэг хийх юм хүмүүс их дуртай. Гэтэл би зүгээр яг үннийг хэлэхэд энэ шүлгийг 1979 онд бичсэн шүү дээ. Миний аав 87 онд өвд болсон, миний ээж 99 онд өвд болсон. Би зүгээр нэг цагаан сарын дараалагын тараад л мөжи аав манайг л бүртэлцээл явах юм. Энэ хоёр хүн байхгүй л яан тал гэж бодсон. Имзэглэл. Тэгээс одоо муу ярам аав ээж нь бай. Тэр шиг зүгээр миний одоо ганц нэгэн дуу ч юм уу, ганц нэгэн шүлэгч байдаг юм уу, хүн төрсөн юм бол имзэглэл. Сэдвээ имзэглэж л ордог. Хүнд ингээл нэг тийм
ингээл гудамжинд явж байхад нэг хөдөн юм гардаг шин. Зурс гэж явчихдаг байхгүй. Тэгээ одоо юу гэдгийг нэг миний сүүл гарсан нэг залуу дуучин дуулсан хайргүйгэн харснаас мдал тэлэрэ гэж. Тэ дуу их гоё дуу өөрөө дуулдаг тэр дуучин төрмөнд их гоё дуу. Би тэр дууныг болохтой зүгээр яг хүн хараад хүн дэш бүс хүн хайргүй байж болно. Домжилж болохгүй л байхгүй. Мас хэлчихсэн байхгүй. Хүн талаасаа. Тий. Тэг нөгөө эртэж би бацсан. Энэ л жүжиг юм аа, энэ бол дуу юм аа тий. Хайргүй байж болно ш зүгээр яваад гитцээ. Ям чи юм уу гэх шиг хэлж байгаа юм. Хайргүйгээ харснаас минь нуугаарай. Тий. Яг тэрийн шиг биний зүгээр товчхон ирэхэд эмзэглээсэл асуудаг. Яг тэр асуултыг оновчтой л гэж юм. Тэр бол яг энэ хүүхдэд тэгж ойлгоддог юм. Яг зүгээр хүний хүндлэх хүнийг сонссуулж асуулт гардаг юм л та. Нууцсан тэмдэг гэдэг орлон гэв. Тэрэлж байгаа хүн мэрэгэн байдаг юм. Яг мэрэгэн байдаг юм бол хоёулаа үг сэжлээд хэрэлдэг үстэй. Би юунаас сонсож байгаа байхгүй юу? Сонсож хариулж байгаа. Хоцг нэ чи. Би хоцолж чи юм хан хоцог юм нэр хургалгаснаас салахгүй даа гэд хэрэлдэг үстэй бид. Тэр шиг хэрүүлч хүн ягаад хэрүүл тийм гоё хүн сонсомоор санагдаад байдаг юм үүлээ шүү дээ. Гинт огсон биенээс олж байгаа харцнаас нүднээс оо тийм үү. Тэгвэл чи гэж явдаг юм шүү дээ. Тэр чинь бол амар сонсож байгаа шүү дээ. Би энийг. Тэр дуусгаж байгаа дараас нь дуусна. Тийм үү. Тэр шиг яг л хүчтэй сонсох л хэрэгтэй байхгүй хүнийг. За яг энэ ярихаар за дараагийнх нь асуултыг асууна гэж суугаад байж болохгүй. Хотлоо яриад та гэх юм бол яриа үнэн болж байгаа. Тоо тийм шудлаа шүү дээ. Яг зөвхөн юу нэг тэр шиг л яахгүй. Хүнд ойрхон байх. Хүний сонсох хэрэгтэй. Тэгвэл сайхан асуулт юм уу? Сайхан хариулт авч болох уу? Шинжлэх телевизийн мэдээний албаны сэтгүүлч Эцсийн Давшин Монголд одоо сэтгүүл зүй бас яг эрхчлөөтэй байж чадж байна уу? Яг одоо ерөнхийдөө одоо нөгөө хараат бас сэтгүүл зүй байж чадж байна уу? Одоо ер нь яг нөгөө сэтгүүлчийн одоо ёс зүй ерөн хэр байгаалаа гэдэг ийм л асуултыг тавьмаар байна. Сэтгүүлчийн чөлөөтэй байлгах, хараат ус байлгах гэдгийг бол сэтгүүлч өөрснөө л хийдэг. Өөрөөсөө хийж чадах уу нэг юм? Хийх ёстой л байхгүй. Ёстой л байхгүй. Гол листв ягаад буудуулсан юм бол үнэхээр реклам гэдэг тийм аимшигтай юм. Урд цожид үзтэйг сая доллар Оросын телевизээр ороод ирэхээр тэрийг л эсэргүүцсэн шүү дээ. Им байж болохгүй өөрөө програмын даргад байсан. Тийм ээ? Муухан дарга шургаад орчин үстэй тий. Тэр шударгал хийсэн. Тэрнтэй адилхан өөрөө л чөлөөтэй хараат бас байх гэдэг өөрийн чинь хэрэгчлээ байхгүй. Яс тэнд нэг дарга нөлөөлөөд, нэг даалгавар нөлөөлөөд, нам нөлөөлөхгүй. Өөрөө л гараад ирэх хэрэгтэй. Тэрийг л хэлж байгаа. Тэнд одоо хараат бус гэдгийг чинь хөгжил өөрийн л тодорхойлдог болохоос ийм нэг хараат бус сэтгүүл зүй гинэ. Ийм болцсон байгаад ингэж хэрэггүй л байхгүй. Зүгээр өөрөө л шийдэх хэрэгтэй тэр. Ингийн юм уу хэвийн одоо асуудлын тухай гэж асуудал гэж байхгүй бах те. Ер нь тэр нэг тиймэрхүү зүйлийн тухай ярихад бол редакцийн хараат бус байдал нөлөөлөхгүй байж болно магадгүй. Тий. Жоохон хурцтуулаад асуудлыг дэвшүүлээд гараад ирэх юм бол телевиз радио сонин сэтгүүлүүдэд эзэнгүй юм гэж байна. Бүгд л нэг өөр ингэсэн тодорхой хэмжээний редакцийн хараат бус байдал орчих гээд байгаас дарга нар байгаад тах шиг байна. Эзэн дарга нар байгаад байна уу? Тэр үл ойлгомжтой. Тэр хээнд ч адилхан. Бид нар бол тэрийг бол одоо адилхан мэрэгжил болсод нэг шолоод явах. Тэрнээс гарах арга бол энэ балчигт унах уу би өөрөө бас сэтгүүлч гэдгийг харуулах уу гэдэг тухайн үеэр зориглон. Өөр ганцхан тэрийг л харах. Сонголт нь өөрт нь. Сонголт нь өөрт нь байгаа. Зүгээр бид нар энийг алдаа юу гэвэл харьцангуй их дандаа бүх юмд хожидод дуурч. Тэр байтугай одоо юу гэдгийг зарим нэгэн хөдөлгөөнүүдээс ч хоцорч дуурч. Урчлаад дуурахгүй. Тэгэх юм бол нөгөө жинхэнэ нөгөө олон чанаруудаа авчаа. Тэгэл мэддэг сэдв дээр л хүн шуугангуул тагж шуугаал. Тэгэхээр төлөвшрөө таны яриад байгаа тухай яваад байгаа. Зүгээр одоо ингээд бид нар 11 онд юу болохыг жишээ нь одоо бивэл ингэж нэвтрэл хийж болно шүү дээ. 7 сарын 1-ний 2008 оны 7 сарын 1-ний бид нар харсан. Тэнд яг нууцгүй ихэд ганцхан юм. Тэ? Хуучин тайлбар сонгуул их мөнгө хөрөг зардаг алдар их хурлын судалч үнэтэй болсон тэнд хинд ч ойлгомжтой юм чинь. Тэр үнэтэй юм алдсан хүмүүсийн бохиндол байсан. Ерөөсөө үнэн нь бол. Тийм ээ? Гарч чадаагүй хүмүүсэд уур хэлэн байсан. Тийм ээ? Нөгөөх нь хөлөгцсөн хөлөгтэйг 2 4 зэрэг асуудал. Тэгэхээр гарч чадаагүй хүмүүсийн тэр уур хэлэн чи явсаар байгаа нэг ус төржөөд ингээ явчлаа шүү дээ. Тэгвэл би одоо урьдчилж харъя л да. Урьдчил хард нэвтрүүлэг хийе л да. Энэ жил дахиад ийм болно. Бид үү? Гүг болно. Ялагдсан хэдэн бол зөв зөвөр ашиггүй сайхан барилдаад унлаа гэхгүй. Хачин уртаа дахиад ингээл явчихна. Тэгэхээр нь штэ тэрийг
хууль зүйн хүрээнд, шүүхийн хүрээнд тийм ээ. Тэр одоо онлын хүрээнд сонгуулийнхаа хүрээнд та нар чийд. Битгий зүгээр гарт түмнийг дуудаж ашгруулаад та нар бит явчаар. Итэл хоорондоо шийдэг. Энэ сонгуул шудраг биш вэ гэвэл тэрийг цэцтэй өг, шүүхтэй өг, сонгуулийн хорондоо өг, хоорондоо хэрэлд бид нар харж лээ л да. Хууль засал зарчим нь ойлгомжтой байж байгаа. Зарчим нь тэнд байгаа юм чинь эрхэн заавал тэнд нь гашгараад гүйж очиад байх хэрэггүй. Шиг зүгээр тийм гэж урьдчилж хийж болно шүү дээ. Та нар зүгээр ингэ саналаа өгчгөөрэй. Тэгэд болж игэл бит авчаарай. Тий. Цөөхөн хүний ярих ашгийг зөв олон хүнээр төрөө барьдаг юм Монголын нийгэмд биш үү. Тийм ээ? Гэсэн. Тэрнтэй адилхан одоо ингэдэг юм энэ жишээл энэ шиг зөв жаахан урьдчилж харж нэвтрүүлэг хийх тийм урагшаа байх талаар бодгол хэрэгтэй л дээ. Тийм учраас нөгөө хараад бус гэдэг чинь харьцангуй ойлголт биднээс өөрөөсөө л болж байгаа. Хэрвээ чи гайхамшигтай нэвтрүүлэг хийчээд тэрийг чинь гаргахгүй байх үндслэнүүдэр байхгүй. Болохгүй нэг телевиз тавьчихдаг чинь. Тийм ээ? Таалагдах тийм. Сонголт нь байгаа. Тийм учраас одоо сэтгүүлчийг дарамтлал юм юусаа байхгүй. Харин өөрөөсөө нэвтрүүлэг хийх асуудал. Өөрөө дэндээ. Манай чинь одоо яг түнчний олон нийтийн телевизээр очиргүй бидний дарамтлал би өөрийнх нь нэвтрүүлэг шилдэг байдгүй шүү дээ. Бид нар гоё нэвтрүүлэг хийх болохоос биш манайд бол хуулиар одоо яхахгүй үндэсний олон нийтийн телевиз хуультай. Тэр хуулийнхаа хүрээнд л бусдаар бид нар юу ч ярьж болно. Тэрний учиргүй ямар нэгэн дарга нэрээ загнаад бид нар хөлзөө чичирээд байдаг байхгүй шүү дээ. Одоо хуулиар бид нар яг одоо үндсэн хуулийн жижиг гишүүн үүрэгтэй тэрийг л бид нар биелүүлэх хуулийн өмнө. Ястай. Бусдаар бол их хайгаад тийм байхгүй шүү дээ. За баярлалаа. Ангасан хүнд лусын хааных говийн ганцай. Алс саас харахад үлгэрийн цэг эн сууд говийн ганцай. Хоргойсон залбиралд нь бороос болж гайхуулдаг юм а гэхэд ховь тэнцүүхэн төрийн гიშгээс мөтөн атгаад өгч хэмсэн. Ширин гойгоор тайтгаруулж ширэг зүлэг хөглөрүүлдэг юм а гэхэд ширхэг лав өгөхт нь гин тэмтчүүлж сөгчүүлэхгүй юмсан да. Дуусна хүртэл улаан ном даргалагдсан говь маань айлны харан Улаанбаатараас мартагддаг байна. Үлэг гөрвлийн өндөх нь эртний түүхэнд үнтэй хэдий ч үдийн нарам цагилсан ганц айл нь эзнийхэн сэтгэлд түүнээс ч үнтэй. За би зөвхөн бол энэ хотын орон нутагт ажиллаж амьдарч байгаа үеэр нь сэтгүүлчдийн аливаа тэр орон нутаг Монгол улсын хэмжээнд тэрчгүй их олон улсын хэмжээнд болж байгаа тэр сайхан мэдээллийг сэтгүүлчдийн үгээр авч сэтгүүлчдийн үгэнд нэмшиж сэтгүүлчдийн тэр хийж байгаа тэр сайхан уран бүтээлд нь бас баярлж явдаг. Тэгээ манай энэ орон нутагт болж байгаа үйл процесс тэр үеийг энэ орон нутгийн телевиз сувгууч гэсэн аливаа нэгэн намын өсөл улс төрийн хүчний юм харьяалд орцсон гэсэн асуудал байж байдаг. Би одоо болохоор гүр базарван нэвтрүүлгийг үзэх аягүй сонирхолтой. Тэгээ гүр базар сэтгүүлчээс нэгэн зүйлийг асуух гэж байна л да. Та бол хөдөөгийн орон нутгийн талаар маш олон нэвтрүүлгийг хийдэг. Тэрбүү хэл говийн ганц айлгач нэвтрүүлгийг бэлтгэжсэн тэрнийг ч үзэх сонирхолтой л да. Тэгээ таны хувьд ер нь ямарваа нэгэн улс төрийн бөгөөд ямарваа нэгэн тийм төрийн бус байгуулагч гэдэг юм аль нэгэн тийм хамаарлах субъект талаас нь нэгэн тийм хамаарлалд орцсон байна уу юу гэдгийг би асуухыг хүсэж байгаа. Тэгэхээр азуулахад би ерөөсөө одоо бол ямар нэгэн эвсэл холбооны бүр ямар нэг эвсэл холбооны ч биш. Гарцсангүй. Жаахан одоо үндэсний олон нийтийн телевиз ажиллахаа сэтгүүлж болох гээд ямар нэгэн нам дэлсээд намынхаа баталгааг цааш нь жандамдаа хийсэн ч юм биш. Ерөөс угаасаа л ийм байдалтай л явсан. Хамааралгүй яваад өдийг хүрсэн болохоор зэрэг энд бол надад нэг их одоо юу гэдгийг айгаад ичээд байх юм байдаг. Тийм Монголын хөдөлгөөнийг байгуулж байсан өөр үедээ юм байхгүй надад. Монголын хөдөлгөөн. Тийм дээр үед одоо 90-ад онд өөр надад ямар ч одоо эвсэл холбооны юм уу нам замын хотлын энэ одоо мөдний тэрний гишүүн байсан шүү дээ юм байхгүй. Нэг. Хоёрт би зүгээр миний нэг бодол байдаг юм. Нэгэнт ингэж ирсэн менчгтэй явчихсан гэж боддог. Энэ их ашигтай байдаг. Юмнаас урвал их муухай шүү дээ. Угаасаа энэчтэй байсан хүнд бол надад ч амар байдаг, хүмүүс ч амар байдаг. Харилцахад амар байдаг. Нөгөө улаан цагаан хоёулаа байдаг. Найзууд аль аль нь байдаг. Ягаад байгаа юм бэ? Ягаад байгаа юм бэ? Энэ одоо нэг хиний намын гişүүдээс одоо нэг хотлоо яриад гэх юм байхгүй. Нэг юм хит тойшлах бол юм уу тэрэнд өөрийгөө үнэнгээд үзэг цаасаа оюун ухаанаа зарах явдал бол эргээд тэр сэтгүүлч хайран болохгүй байдаг. Тэр юм чи эргэждэг байхгүй.
Ирэхээр нөгөө тэрнийг магтаж байсан хүн дагаад үнгүйчдэг байна. Бид нар 20 жил харж штэ. Юм яаж иргэж нэг хүн хаашаа очиж хаан сууж хэн болж байгааг нь харагдаж штэ. Нүдэн дээр ил байхад тэрнийг дагсан хүн сэтгүүлч бас дагаад ингэждэг байна. Өөрөөр. Тийм учраас яг гол муусналаа голыг хараад байх гэсэн биш. Өмөрхөн өмөрлөдөг. Тийм ээ. Би бол үнэн бол үнэн тэр чи өөрөө юу үнэн тэргээ өчөө. Биний хувьд бол аз болоход нэг юм бариад ирчих. Одоо энийг бол өөрчлөх гээд яах гэж боддог шүү дээ. Энэ ч надад их тийм уран бүтээл хийхэд юм уу? Нэвтрүүл хийхэд хэрэгтэй үү? За энэ Улаанбаатар хотод үндэсний телевизүүд олон суугаар ингээд үйл ажиллагаа явуулж мэдээлэл хүргэж байгаа. Хөдөө орон нутагт бол зөвхөн аймгийн төвд 2-3 хүн телевиз үйл ажиллагаа явуулдаг. Ийм учраас одоо энэ хотод байгаа телевизүүд гэдэг юм яа бид нар бас мэдээллийг аль болох шуурхай хүйднээс орон нутагт одоо телевизүүдийг олныг байгуулвал яасан бэ гэсэн ийм бодолтой байна. Энэ талаар одоо агуур ажиллагаас асууж сонирхож байна. Одоо яг бидний ярьж байгаа энэ цагт орно ийм юм би энэ одоо 2-3 жилийн дараа өөрчлөгдөнө. Одоо хамгийн олж төрсөн газар байна. Сумын төв байна. Өчигдөр их болдог шөнөд миний ярьсанд орсон. Арчсан нам 7хон дэлгүүртэй хувьсгалтай 8 дэлгүүртэй гэж ярьдаг. Тэр шиг орон нутгийн телевизээс бас тийм юм шиг байгаа. Энэ аянд алга болно. Мэдээллийг төр зүрийн нийгэм үзэг. 250 улс орныхоо хөгжлийн хувьд ярихад бол мэдээллийг авах боломж бол Монгол их цахилгаан харилцаа холбооны хөгжлөл 20 жил өсрөнгөө хөгжсөн шүү дээ. Энийг хараад үсэх сайхан хөгжсөн. Тийм учраас одоо интернет байна уу, телевиз байна уу, мэдээлэл авах боломж бол бидний их унаагүй учраас болоо энэ өснө байгуулж ирэх юм байна. Харин их гаслаад байх юм байхгүй шүү дээ. Гэтэ би энэ үзэгчийн асуултан дээр нэмэд асуухад та түрүүн бас ярьж байсан. Ерөөсө 5-6 телевизтэй байхад л Монгол улсын хэмжээнд болох юм байна гэсэн тийм дүгнэлт гарч ирсэн гэж тий. 20 жилийн өмнө гэж үү дээ. Тэгээд 20 жилийн өмнө гээд. Тэгэхээр одоо энэ 20-д байна уу? Бараг хөдөө орон нутгатайгаа нийлээд 100 өгцөн гэж би сонссон. Тэгээд санаа нэг юм байгаад байна л дээ. 90-ад оны сүүлдэр бидний хүүхэд агч нэг тохиролцооны дэлгүүр гэж бараг ингээд орц цолгонд хаалга болгонд цонх болгонд л тий. Тохиролцооны дэлгүүрээс сүүлд нь тэгээд одоо чухам айл супермаркетанд төрүүлж гарч ирснийг би сайн хэлж мэдэхгүй байна. Минь ч байдаг юм уу? Одоо хаана ч байдаг тий. Ингээд супермаркетлоо том болоод гарч ирээд ингээд яасан. Тэгэхээр энэ үзэгдэл телевизийн салбарт явагдах байх гэж зөв би хувьдаа зөв бодоод идэв таны хувьд. Хөөж хөгжил биш өөрөө хуулиар явагдчихдаг юм. Одоо ингээд нэг ийм томьёол гараад ирлээ шүү дээ. Ягаад ажлын байр болдохгүй ажлын байр байхад ажилгүй л байгаад байна гэсэн чинь нийгмийн дээр маш их хувийн туллаа. Ерөөсөө нийгмийн хэрэгцээгүй маш олон нийгмийн сэтгэлгээний сургуулиуд байгуулагдаад тэрний гараад ажиллаг болцсон байхгүй. Тэгэхээр одоо ингээд өссөн өсөөгийн сургуулиуд чинь ингээд хумигдчихэв. Тийм магадгүй уулуурхаан чиглэлийн сургууль нийлээ ашигтай болоод нэг сэтгүүлч юм чиглэлийн урлагийн чиглэлийн их олон сургуулиуд шүү дээ. Сургуулийн төв нь илүү болоо ингээд өөрөө унч. Нийгмийн шалгарлаа унч нэг. Тэрнтэй адилхан өөрөө ингээд явчих учраас би боддгийн шүү дээ зүгээр. Магадгүй нэг 4-5 жилийн дараа би үлээд ямар нэгэн телевиз байгуулна гэж бодохгүй. Үхгүй. Энэ олон телевизүүд багасна. Харин сайн продакшн, сайн студ бол муу телевизээс илүүч баян, илүүч мөнгөтэй, илүү сайн нэвтрүүлэгтэй болох вариант. Зарим нь бол сайн студийн хэмжээнд бууж орж ирнэ. Зарим нь чадaltaй болоод бүр том сүлжээний хэмжээнд орж ирнэ. Тийм ээ? Ингээд аяандаа шалгарал нь өөрөө нэгийг авчих учраас тэнд бол сандраад 40 болоо ч чарлаад хэрэггүй ижил байгааг нь мэднэ аяандаа унаад яг нэг одоохондоо хүмүүс нэг сонгол Монголд хууртаад байгаа. Тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагаар ингэж барьцаалдаг өөрийнхөө үзэл бодлыг нэг телевиз байгуулад арьдаг энэ чинь шалга болно. Танайхаа сайжруулсан кабелийн телевиз гэж хэлээд нэг телевиз байгуулсан найзгаа уурлуулж ирсэн. Тэр шиг зүгээр аяандаа өөрөө тийм хууль руу орох байхаа. Нийгмийн шалгарлаар явчихна дөө. Яг телевиз гэдэг ер нь алтан жагтаараа юу юм бэ? Зүгээр телевизээр мөнгө олно. Одоо ингээд чинь хэдэн тэрбум төгрөг ингээд энэ рекламад унжээд гэж бас телевиз байгуулалт ашигтай байдаг юм байна. Ямар нэг үзэл бодол ягаад өөрийгөө хамгаалах нэг эндэртэй байх хэрэгтэй юм байна. Явдаг бас нэг хүн чинь бас нэг олонний мөнгөтэй байх ёстой байдаг юм байна гэдэг шиг бодоод байгуулсан нь бол унаа. Телевиз гэдэг хүндрэлтний урлагтай ойртуулж бодсон нь хожино. Ингээл явчих واخ. Хуулийн тэмдэглэл яв. Гүр азраас асуух асуулт байна. Тэгээд Тэнгэрлэг оршихуу гэдэг нэг сайхан нэвтрүүлэг хийчихсэн. Үзэгчдэд маш их хүрсэн тийм тесрэлтэй нэвтрүүлэг болж чадсан. Одоо яагаад тэр нэвтрүүлгийг хийхээ болцсон юм бэ? Ахаад энэ төрлийн ийм хүнд хөрхөөц ийм том нэвтрүүлэг хийх үү
тийх бодол байгаа юу гэж асуумаар байна. 2002 оноос 2006 он хүртэл 4 жил хийсэн л дээ. Тэгээ энд бол одоо цаашаа хийж болно. Тэгээ эндээс би нэг юм анзаарсан. Энийг маш хүчтэй олон баг хийхгүй бол ганцхан хүчирдэггүй. Нэг найруулагч, нэг редактор хоёр хүчрэхгүй. Хоёрдугаар санхүүгийн асуудал байдаг. Тэнийсээ болооч гэсэн. Тий. Ухаан одоо би чинь өөрийнхөө мөнгөөр дарахын тэр явж илээ л да. Тэгэхээр тэнд бол тодорхой ивент тэтгээд юм уу тодорхой баг байгаа төсөл хэрэгжүүлээд тэрнээс чинь хүний хувьд би Японд хүртэл явмарч юм гарч ирж илсэн шүү дээ. Ухаан тэр төрөлцсөн 2 охины төлөө 40 хөдөө явсан. Тэгэхээр тэр болгондоо нэг жигтэл зүгээр үр хамгаалал баг яваад байсан тий. Тэгээ багийн дарагтай ярих 100000-аар нэг хийж байгаа ярьж байгаа шүү дээ. Танай тийм өвгөн байна уу гэд. Тэгэхээр энийг бол тодорхой багийн хэмжээнд олон хүн байгаад нэг сэтгүүлд нэг сургуульлагч юм уу 20-30 хүн байвал сайн хийж болох. 2 хүн бол хүчрэхгүй юм. Сүүлдээ тэгээд хоёрдугаар тийм нэвтрүүлгийг бол нэг урлангийн хувьд ярихад сүлжээнд оруулж болдгоо юм байна. Сүлжээнд оруулахаар хүн ихэд байдаг. Тэгэхээр сүүлдээ яадаг бол тийм нэвтрүүлэг зохиодог болчихгүй. Яг хэрэгтэй үед нь гаргаад хэрэгтэй тэгэл явж явах хэрэгтэй. Яг гоё сэдв гаргуулдаг материалтай. Тэгэхгүй болохоор заа энэ сүлжээнд чинь заавал яах вэ? Эх 7 хоногт за нэг хаа нэг ядарсан байлаа гэдэг. Тэгээд явчихсан тийм. За болохгүй нэг шаран хоолой гардаг юм гэдэг шиг нэг уйлдах хүн. Тэр шиг нөгөө энэ үл өөрөө их тийм эмзэг сэдв хүнд хэрэгтэй. Одоо бид нарыг үзэгч их үзэж байсан. Их олон загтал ирсэн шүү дээ. 100,000 загтал ирж байсан. Тэгээд их хүмүүс сандсан, хүмүүст их буян хийсэн. Сайхан би дуртай л нэвтрүүлэг. Ер нь зүгээр одоо өнөөдөр хөрөнгө болцооч одоо ганцхан нэвтрүүлэгт 7-8 хүн ажиллаад л тийм ээ. Тэгэл энэ тэндгөө машин тавьхад байж болохгүй шүү дээ. Спонсор ивент дэх газрууд бол их сонин шүү дээ зүгээр. Иймэрхүү нэг хөдөлдөг шүү дээ. Нийгмийн хариуцлага гүрдэг компаниудтай юм уу эсвэл нийгмийн хариуцлага тодорхой хэмжээний компанийнхаа хувийг оруулдаг байвал. Ер нь зүгээр би сэрэмэл санагддаг. Гэхдээ манайхад оюунлаг болцсон чинь удаа дараа хийж болно шүү дээ. Гүр бадарч бай. Би зүгээр зөвлөхөр юм ажиллаад тийм. Иржсэн захидлуудыг чинь санажлаа юм л да. Тэгэхэд одоо үнэхээр аавыгаа хаанаагааг нь мэдээд идэг. Яваад очих гэж зориг хүрдгүү. Тэр хоёрын дунд нэг гүүр хэрэгтэй байгаа гэсэн. Тэр бол таны яг нэвтрүүлгийн гүүр болж байна. Тий. Тэгэхээр тийм хүмүүс асар их байна. Зөндөө ер нь яриул их юм бэ. Яриул их юм бэ. Би нэг 3 жил хийхэд бол ерөнхий нийгмийн сэтгүүг харах тийм том цонх болдго юм байл. Амьдрал хаана явна, хүмүүс хэдээс хэдэн оны үед их салж байсан, салхтаа ямар өнцөг байсан. Одоо хүн бүхний зовлон дотор, хүн дотор хилдэггүй ямар нэг юм байдаг юм. Ганцхан жишээндээс гарч ирж байсан би. Японтой холбоотой 2-3 дугаар явсан л да. Нөгөө Дарсэрэн гэдэг нөгөө Япон хүнтэй сууж байгаад явсан цэрэг мэргийн тухай. Гэхдээ одоо ийм харагдаж байгаа. Баримтганы хийсмэлийн материал аваад үлдсэн бол Монголд олзлогдсон Япон цэргүүд Монголд маш тансагт ирчихсэн байна. Айлд очиад хүнтэй суугаад хүүхэд гаргаад айлын хүүхэд 7 жил малж исэн Япон цэрэг байгаа шүү дээ. Тэгэхээр манайх юу харагдана бол одоо баримтганы уралдаанд орсон бол монголчууд хүнлэг байсан байгаа тийм. Олзлогдсон цэрэгт айгүй найртай хүүхдээ харуулаад айлд очиод цагаан сараар залгоод айлын хөрөнгө бочоо сууж идэг даварсан Япон цэрэг тийм. Тэгэхээр зэрэг нийгмийн сэтгэлгээ тэр зүйлд нь түүж харахад хэрэгтэй юм байл л дээ. Энийг сайшаа хийж болно. Би зүгээр түүх болж болоод энийг бол том баг хийгээд нийгмийн одоо чиглэлийн компаниудтай яриа том төсөл хэрэгжүүлмээр юм байл. Төслийн хэмжээнд ихгүй санаачлагын хэмжээнд болохгүй. Дийлэнх үзэгчдийн зүгээс зөрөгтэйгээр одоо хандаад тэлчихэд таалнад нэвтрүүлгээ бас өргөжлүүлж хийх юм зүйтэй баха. Би тодорхой баг бүрдүүлж байна. Яг зүгээр сүлжээнд дэвлээ хийх байхаа гэдэг харчаа хийн гэдэг үгээр чинь сонслоо. За одоо ингээд манай сэтгүүлч урлагийн нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөх цаг хугацаа маань бас дөхөж явах шиг байна. Тэгээд магадгүй миний асуугаагүй танд бас залуу сэтгүүлчтэй хэлий хэвлэмдээлийн салбарт олон жил ажилласан хүний хувьд бас нэг ийм л юм байвал гэж бодогддог зүйлээ л. Би нэг юм их олон ярьдаг шүү хүмүүст. Сэтгүүлчийн ажлыг л яриад байгаа юм л да. Өөрөө 33 жил хийсэн учраас олон л мэрэгжил сайхан. Бүхэл хүн сайхан гэхдээ миний аав ээж сайхан хүн байхгүй гэдэг шиг бүхэл мэрэгжил сайхан. Гэхдээ миний мэрэгжил дэндүү сайхан. Яадаг вэ гэж 33 жил би тэгж өдөртөө нухаар их тоо гарнаад нэг өдөр нэг ажил хийсэнгүү. Дандаа өөр ажил хийж ил.
Энэ шиг хов зэв сэтгүүлчэнд алдахгүй шүү дээ. Өөр хүмүүс нэг жилийн өглөөсөө тий. Багшаа юм. Тэгвэл би 33 жил нэг өглөө ломтай уулзаад, нэг өглөө гуйлагчтай уулзаад, нэг өглөө сайдтай уулзаад, нэг өдөр өөр юм бодоод, хончны тухай бичээл гэснээр уурхаач нэг бичээд ингээд явсан. Энэ нийгмийн амьдралыг ингэж нийгмээрээ харж энд оролцох гэдэг нь сэтгүүлч хүний өөрийнх нь хөвзье. Зүгээр урлан гэж баг энийг л ярина. Ийм урлан дотор байгаа манай сэтгүүлчид бол хөвтэй шүү, юм авчул дээрээ зүгээр нэг хэлэхэд л урлан ярьж миний урлан саад юу яах вэ? Би хүнд гийгүүлэн ч гэж юу яах вэ? Зүгээр ерөн сэтгүүлчд ирэхэд бид нар ингэж явахдаа маш их юмнууд дур туучж явдаг юм байл. Тэрийг авчул дээрээ. Сүүлд нэг ганц баланч гэсэн аваад үлдвэл тэр чинь өөрөө гайхамшиг болох юм байл шүү. Би одоо даанч нэг одоо би нэг л харамсаад байдаг юмнууд байдаг шүү. Тэрнээсээ ганц бал аваад үлдэхгүй. Тэрнээсээ нэг үгүүлбэр нэг диктован аваад одоо л техник хэрэгсэл DVD балааштай болсон ч юм л дэвэл хадгалаад бай. Тэр чинь өөрөө Монголын сэтгүүлзийн урлан болно. Урлагийн архивтай болно. Монголын түүх болно. Тийм учраас урлагийн тухай ярьж яах гэдэг бол би урлан саад одоо намайг өнгөөгөөд юу шалах вэ? Би зүгээр сансан бодсноо л ярьлаа. Нэг мэрэгэн цэцэг юм яриад явах уу. Зүгээр ер нь бол урлан бол чиний ажил чи өөрөө юм шүү. Тэрийг их хадгалж байгаарэ. Одоо бол арчаатай боллоо ш өөрийнхөө балаашин тэгээд хадгалаад ингээл байж яхад л тэгэл ингээд өөрөө түүх болоод өөрөө нэгэн болоод явчихна. За баярлалаа ингээд маань нэвтрүүлэг төрөлцөж ирсэн танд. Уран бүтээлийн урлан тань улам хөгжиж цэцэглэж ард түмэндээ үзэгчдээ хүсэн хүлээсэн зүйлийг одоо хүргэж гүүр болж байгаараа гэж танд хэлэх байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол Улсын соёлын гавьяа сэтгэлдэн сэтгүүлч яран нэр зохиолч Шавдар Сүрэнгийн гүр азрайла үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараа дахин уулзтлаа баярлалаа.